Соёл бол зөвхөн өнгөрсөн цагийн өв биш. Соёл бол өнөөдөр бүтээгдэж маргааш руу тээгдэн хүрэх амьд үнцэн юм. Бид энэ үнцнийг цахим хэл шинжилэлээр дамжуулан ирээдүйд хүргэж байна. Бидний зорилго зорилтууд хэрэгцээнд тулгуурласан технологи бүтээхээс эхэлдэг. Монголчуудын гадаад хэлний хэрэгцээнд хувь нэмрээ оруулж, дэлхийн хаанаас ч ажиллах технологиг бүтээхийн тулд олон хэлний цахим толилт болох болортлыг бид анх 2008 онд бүтээж чадсан. За яг үүнтэй ижил мянган хүмүүсийн хэрэгцээг хангаж хэрэглээ болж чадсан технологийн шийдлийг манай хамт олон бүтээсээр байна. Гэхдээ бид нийгэм зах зээлийн асуудлаар хязгаарлагддаггүй. Бидний бүтээж буй технологи бүр хүмүүсийн хэрэглээнд үнцийг өгөхийн зэрэгцээ, хэл, мэдлэг, соёлыг бас мөн тээж авах ёстой гэж үздэг. Технологи бүтээгдэхүүн үзүүлэлт бол зөвхөн систем зохион байгуулалт биш юм. Энэ бол хүмүүсийн амьдралын хэв маяг, харилцаа, ойлголцол, үнэт зүйлтэй холбогддог ажил. Тиймээс бидний хөгжүүлж буй шийдэл бүр илүү утгатай, илүү хүртээмжтэй, илүү хүмүүсийн төлөө байлгахыг зорьдог. Бид бизнесийн технологиг хөгжүүлэхийн зэрэгцээ, соёлын өвөгч мөн тээж авна. Үнцэнтэй санаа бодит бүтээгдэхүүн болохын тулд найдвартай технологи хэрэгтэй. Технологи бол соёлыг өнөөдрөөс ирээдүй рүү хүргэх гүүр юм. Хиймэл оюун бүтээхэд өгдлийн чанар хамгийн чухал байдаг. Тэгээд ялангуяа хэлний хиймэл оюуныхаа хувьд яг тухайн хэлний онцлог бүтээц дүрмийг шингээсэн тийм корпус маш их хэрэгтэй болдог. Болорсофт компаниудаараа энэ корпусыг яг үндсээр нь зөв бүтээж чадсан анхны компани юм аа. За болорсофт компаниудаараа уг суурийг бүтээхдээ хэлний мэргэжлүүдтэй хамтарч дандаа бүтээдэг. Жишээлбэл одоо болор доронгийн суурийг бол хэлний мэргэжлүүдтэй хамтраад суурийг өөртөө ингэж системийг тогтоосон. За тэгээд энэ суураар болохоор бид нэр ингээд болор дорон бүтээгдэхүүнээ гаргасан. Ахиад дээрээс нь нэмээд кимо буюу монгол бичиг хөрвүүлэгч бүтээгдэхүүнээ гаргасан. За тэгээд энэс цаашаа болохоор энэ суураараа ашиглаад бид нэр орчин үеийн одоо монгол хэлний бүх хиймэл оюуны системүүдийг хөгжүүлсэн. Бүтээгдэхүүний үндэс нь бол технологийн үндэс бол өгөгдөл. Өгөгдлийг бэлтгэх ажлын хамгийн хэцүү мөртлөө хамгийн бага анхаарал татдаг ажил. Тэгээ энэ ажлыг Болорсофт компани үндсээр нь зөв гүйцэтгэж чадсан. Гэхдээ технологи өгөгдөл агуулгагүйгээр бүрэн утгаа олохгүй. Соёлыг тээх хамгийн хүчрхэг агуулга бол хэл юм. Хэл бол соёлыг тэгч мөн тухайн үндэсний үг түүх, сэтгэлгээ, үнэт зүйл, өв уламжлал нь хэлээр дамжиж, хэлээр илэрч, мөн хэлээр хадгалагдаж байдаг. Тиймээс бид хэл боловсруулах ажлыг зөвхөн үгийн хүрээнд хардаггүй. Энэ бол утгыг зөв таниулах, мэдлэгийг зөв дамжуулах, мөн соёлын онцлогийг алдагдуулгүйгээр монгол хэлээ авчулдаг хамгийн чухал ажил юм аа. Тухайлбал бид уламжлагдсан ирсэн зөв бичих дүрмийн үн сан дээр орчин цагийн монгол хэлэнд шинээр орж байгаа бүхэл үгсээр ажиллаж, хэл шинжлэлийн сэр судалгаа гэж дэлхийд дээрх монгол хэлний хамгийн том хөмөргийг бүрдүүлж чадсан. Үүнийгээ болор дорон алдаа шалгах програмда оруулсан. Орчин үеийн технологитой хосолсон хэл шинжилэл нь их хэлээ илүү хүртээмжтэй, илүү хэрэглээтэй, илүү ирээдүйтэй болгох боломжийг олгож байгаа. Бидний хийж буй ажил нь зөвхөн өнөөдрийн хэрэглээнд зориулагдаагүй, харин хойч үедээ их хэлээ зөв ойлгох, зөв хэрэглэх, зөв өвлүүлэх үндсийг тавьж байгаа үйл хэрэг юм аа. Тиймээс бид соёлыг тээж байна.